Нөгөө тэмцээнд орох цаг хугацаа нь бүр улам ойрцоор байна. Тэгээд бүр илүү их тийм догдолж байна. Маргааш ерөнхийдөө тэмцээнийхээ талбайгаар ингээд очиод бүртгэлээ хэлгүүлээд тэгээ 28-нд ихний тоглолт нь байх шүү гэлээ. Тэгээд 28-нд ямар ч тоглох болно. Тэгээд хятад руу би ёстой хамгийн тийм дүшиг дуулгаартай найз байгаа бас ингээд аваа явж байгаа. За орой минь манай үзэгчтэй мэдлээрээ. Орой минь сайн байцгаана уу. За. Тэгээд манай төрөгийн хувьд болохоор ягаад хамгийн дүшиг дуулгаартай гэвэл энэ хүн ч одоо юу л өгшөө бүр их сургуулаар өгсөн тий 10 жилдээ сурж ирсэн тий. Тэр чин бүр баг 1 тэрбум хүн амыг баг тэр аваа баг бүгдийг мэднэ гээд байгаа. Тэгээд тэнцэний хэр мэдэх вэ гэдэг бид нар хамтдаа очиж үзье. Яаны спорт дээр болоо. За ингээд Бээжингийн өглөөтөө битээр золгосон. Цай зарж байгаа өглөөний ерөнхийдөө ангаал нэр нь өглөө идэх боломжтой юм байх шүү дээ. Янз янзын л баг шүү. Махтай. Энэ гэхдээ дотроо мах цах байдаг юм шиг байна да. Энэ хүн дотроо баг махтай юм шиг байна тий. Буурч юм өөр юм бас байж байгаа юм билээ. Тийм шиг тий. За төрөөхтөр ямар ч ингэж дараагийн нэг газрын онгоцонтой суучлаа тийм шүү. Газрын онгоц 200 300 таад байна. Яа. Бээжингээс шууд Тэнжин лөө. Өглөө ч 30 минут явж байгаа үргэлж. Тийм тийм. Speed. За хамгийн анхны сэтгэл Тэнжин дээр буулаа. 120 км-ийн наан цаана бас цаг агарын хувьд арай өөр шүү. Энэ дулаахан байна тий. Тэнжин хотод ирсэн. Сая буудалтаа орчод хувцас солиод. Одоо манай буудлаас нь 3 км-ийн зайд яг тэмцээн болох карт нь байгаа юм байна. Тэгээд ямар ч карт дээр очиод өнөөдөр 27-ны өдөр болохоор гэс бүртгэлээ хийлгүүлэх ёстой. Бүртгэлээ хийлгүүлчихэд ер нь тэр талбай дээр юу болж байна? Хизээ яаж тоглох вэ? Мэдээлүүдээ аваад тэгэл маргааш тоглоно доо. За ингээд 250 юанаар ерөнхийдөө ингээд Том энэ дүү юм аа. энэ чинь одоо юутай. Энд бол хүлээлгийн ингээд бас тамирчдын ингээд мэдээлүүд нь бас аимшиг байна. Гэтэ энэ бол энэ коучнер байж магадгүй юм байна. За ингээд юм корт нь дотор кортны юм. Тий. За энд ийш орлоо. Нутгийн хоол. Сая ингээд санал болгож гисэн чинь манай нутгийн хоолноос идээд үзгээд байгаа байхгүй. Заавал ерөнхийдөө Тэнжин ирсэн л бол манай нутгийн хоолноос нэг амсаад үзэрэй гэдэг. Гой өндөгтэй. Тэгээ бид нэг яриад идэж нэг юм дууяа гэх тээ. Дууяа шиг. Тэгээ дууяа багшгүй. Энэ үгээс нэг мөөгний төрөл шүү дээ. Өчтөр яг ингээд бүртгэл хийлгүүлсэн чинь надад нэг юм баг бэлгэлсэн. Тэгээ энэ дотор болохоор за энэ болохоор Tennis клубын одоо яг нөгөө нэг тэмцээн зохион байгуулж байгаа корт гээл те. Tennis клуб нь ингээд бэлгэлж байгаа. За тэгээд тэгсэн чинь хамгийн түрүүнд ийм Tennis клубынхаа ийм алчуур байна. Оо аврам гооч юм. Бүү энэ тийм ямар гоё зүйлх алчуур байна. За ийм урт ийм алчуур байх нэ гэсэн юм бичгтэй юм байна. Тэгээ ийм оранж өнгөтэй. Тэгээд ийм цэнхэр өнгөтэй. Тэгээ 2025 гэсэн онтойгоо юм гоё алчууртай боллоо. Өө яа хөөрхий. Хөл бөмбөгийн фанат шиг ингээд гоё зүч
За тэгсэн чинь өөр юу байна гэсэн чинь за энд coconut-ийн нэг юм juice ах шиг байна. За тэгсэн чинь дараагийнх нь юу вэ гэсэн чинь за энд бас нэг юм ус байх нь. За ингээ ямарчсан зөв нь энэ нэг баг дотоос ингээ гарч иж байгаа зүйлүүд нэм юм зүйл байх нь. Энэ дараа нь ингээ бас өөр юмд бас ингээ ашиглаж болохоор тийм. За нэг юм бэлэгтэй. За тэмцээний хамгийн ихний өдөр. Тэмцээн л үү явлаа. 9 цагаас нээлт. Өө ч өглөө амар мантай байгаадсэн чинь гайг болцсон юм шүү дээ. За энд ингээл хүмүүс тоглох гэдэг шиг байна да. Саяны гарч ирсэн буудлал нөгөө тэмцээний албан ёсны вебсайт дээр нь одоо талбайтай хамгийн ойр шүү. Тэгээд энд бас бууж болно шүү гэсэн тийм нэг санал тавьсан. Тийм буудал. Тэгээд хятадд нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө гадаадын иргэн бууж болдог буудал буюу тийм зөвшөөрлөлтөө буудал гэдэг нь бас нэг ондоо юм бэл. Буусан буудал бол албан ёсны тийм зөвшөөрлөлтөө буудал. Тэгсэндээ суугаад шууд талбай руу очлоо. Тэгээ нээлтийн үйл ажиллагааг нь бас амжилт үзнэ. Нээлт нь бас нэг өргөө нэг 20 минутын нээлтийн үйл ажиллагаа бас байгаа гэсэн. Тэгээ нээлтийн үйл ажиллагаанд бас гоё орно. За ингээд үрээд ирлээ дээ. ITF буюу International Tennis Federation тэгээд World Tennis Masters Tour MT100 онооны ингээд тэмцээн ингээд зохион байгуулагдж байгаа. Тэгээд энэ болохоор Тэнжин хотод зохион байгуулагдаад Тэнжин хотын одоо яг энэ теннис клуб байгаа байхгүй. Тэгээ энэ тенниснийх нь болохоор Мэйжиндан гэдэг нэртэй одоо теннис корт байгаа. Тэгээд энэ дотор ороод одоо өнөөдөр тэмцээнд ирэхэд үзэлцэн гэсэн үг шүү дээ. Хамгийн ихний үнэтэйгээ өчтөр орой оноолтууд нь ерөөхдөө гараад ирсэн. Тэгээд ямар хүн байхыг ёстон чи бүр нэг ч хүн мэдэхгүй шүү дээ. Тэгээд ороод үзье. Тэгээд ёстон нөгөө өөрийнхөө байж болох бүх хүчийг бол гаргана. Ямар ч хүн шүү. Ямар ч хүн тэмцээнд ороод хожигдохыг хүсдэггүй те. Ямар ч хүн тэмцээнд хожигдъя гэж юусоо ордог шүү дээ. Тийм учраас энэ ч байдаг бүх зүйлүүдээ хийх болно. Одоо бүгдээрээ гоё татгшаа ороод тэгээ энэ теннис одоо кортынх нь бас ингээд талаар та бүхэндээ гоё мэдээлүүдийг татгшаа орж байгаа дүгий. Онгоогороо онгой ороод бүгдээрээ татгшаа орцгаая. Цохилтуудын чимээ сонсогдоол нь шүү. Энд гэхдээ тоглож ийн үү яг юу болж байна бөөмд. Энд зүгээр бэлтгэл юм бэ. Бидний талбай болохоор гадаа орчиндөө гадаа нь ерөөхдөө тоглоно гэсэн үг. Энд гоё амардаг хэсэг байх шиг. Тэгээд энэ чинь хажууд хичээл явж байгаа. За одоо яг жинхэнэ энэ тэмцээний талбайтай та бүхнийг танилцуулъя. Одоо яг энэ гадаа болж байгаа. Өчтөр эн чинь нилээн бэлтгэл байдал гээд нилээн болж би танилцсан. Хайр гоё том ракет дээрж харуулхаа. Янакси ийм том ракет. Юу ийж форхенд хийж болох юм шүү дээ. За ийм том ракет. Энэ ракет гоё зураг тараална. Ваа. Улаан юусан дээр. Хойцны энэ машиныг авах юм шиг байна. Худлаа. Good morning. Одоо энэ ч бүр ингээ бүх юмнууд энэ гоё гараад байна. 2025. Гэхдээ 2025 гэдэг дотроо теннисний бөмбөг хийсэн юм шүү дээ. Тэнд нээлттэй үйл ажиллагаа болж байна. Тасаач. Одоо би шалмалаа гоё мэдэрнэ. 达到了26,255人，赛事已经成为连接国内外网球爱好者、推动全民健身、提升城市形象的重要载体，更与改革措施中丰富全民健身赛事体系、打造城市网球生态的目标。За нээлттэй үйл ажиллагаа. 恰逢15届全运会举办的之年，我们进一步也优化赛事布局，在全国21个城市举办31站大师赛。 着力打造参赛тоглоод эхэлж шүү. 1,955人次。Жоо сандрах гэдэг нүгөө. Тэр нэг
баблот өмссөн байгаа. Тэгээд Рафагийн Юдэнтэй самсумссан байгаа нэг залуу өчтөр маш сайн бэлтгэлж байгаа харагдсан. Тэр барыг манай англиг хаа. Надлуу нэлээ хараацсан шүү. 金樽迎客聚金城，这一球拉开了比赛的战幕。接下来数十场精彩对决即将上演。 нэр манай Филагийнхаа амар гоё наавс дэмжиж байгаа. Энэ тэмцээнд явахад бас гоё чухал нөлөө үзүүлсэн. Хамт олон бол манай Филаг Монголийнхаа Филагийнхаа хамт олонд бас маш гоё ярьлаа. За нэгдүгээр үеийн чанаас их гоё болд юм байна. Бүх тамирчидтай зориулаад 最后，我们邀请所有今天参加开幕式的现场的运动员与我们的领导嘉宾共同合影留念，记录下我们今天的美好瞬间。开始行动。 жил гарангийн хугацаанд гүнхүүдэд тэнцэж хийж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлтэй хөдөлгөгч тэгээд тэс өөр одоо самтдаг тэгээд шин одоо ингээд одоо сүлцэж байгаа спорт тэгээд улсын хэмжээнд орж ирсэн үсээд тэгээд энэ хэмжээний яг КФ-д орж ирж байгаа. Аппдаа хэмжээнд орж байгаа. Аппдаа маш гоё санагдаж байна. Нилээн тийм тоглодог бээрийн залуу байна. Одоо тэгээд хэлсэн шүү дээ. Байдаг чадлаа гаргаад тэгэл тэмцээн спорт гэдэг зүйл чи өөр амар гоё шүү дээ. Ийм нөхөрлөл бий болгодог тийм. Тийм учраас одоо тэгэл тоглоод үзнэ.名怎么叫？陶台铃。
За энэ залуутай нэлээд ойрхон бас тоотой ингээд явсан. Ер нь дараад нь ингээд бас юм тоглох юм боломжтой юм биш үү? Би жоох ингээд ITF гэдгээс болж байгаа. Яг үндэ нэрнээс нь сүрдсэн. За тэгээд одоо нөгөө нэг тухта зав гарсных одоо нэрээ намайг гоё дэмжсэн бүх хүмүүст ямарчсан баярлаа гэж хэлье. Тэгээд ийшээ өөр юу байна вэ гэдгийг бас бүгд хамтдаа харъя те. Ер нь гэхдээ маш олон хүмүүс энэ чинь ингээд юу яадаг юм бэ шүү. Бэлтгэл сургалт хийгээл тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэмцээнүүдээ үзээл. Ер нь нэлээд олон корт үүд юм бэ. Нэлээд олон. Энд сая би 7 дээр тоглосон хэрэг хэд дээр явж байна. 9 саад 9 хүртэл байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь ер нь бол юм даамсын тоглолтууд байх ч шээ. За байж байгаарай. Би нэрийг одоо тааг нөгөө ахиад хэлээд байгаа. Яг аялгаар нь. Жун Шу Го. Энэ хараа Тэнжинд явж байгаад бүр маш сонирхолтой номын сантаа танилцлаа. За тэгээд ингээ магчлаад орчуулад үзэх юм бол ер нь юм хонхон номын санч гэж хэлж болох байх. Гэхдээ ингээд агуулгаар нь бодоод үзэх юм бол одоо юу гэдгийг ингээд хонх яг энэ номын санд ингээ хонх байна те. Хүмүүсийг тэр хонхны дуу чимээгээр ингээ дуудаад ном уншаарай гэсэн тийм сэтэл санаа. Зүгээр ингээд бүр магчлаа жоохон дэлгэрүүлвэл нэг тиймэрхүү санаатай ийм номын сан байна. Гэхдээ ер нь их олон хүмүүс бол энэ хамгийн дэлхий дээр байгаа хамгийн үзэсгэлэнтэй номын санч гэж бас хэлдэг юм байна. За тэгээ бүгд одоо ийшээ ингээд яваад үзье. Энэ 2024 онд болохоор нээлттэй хийсэн байгаа юм. Тэгээ 2024 онд нээлттэй хийгээд яг ийшээ ингээд хараад үзэхээр Harry Potter-ийн яг хэсэг шиг харагдаж байна. Энд чинь бүр Harry Potter үздэг хүн Harry Potter-ийн хорхоотнууд ер нь бол маш олон байдаг ч тийм. Тэдгээр хорхоотнууд бол яг энэ чинь ингээд баг дурлаж баг ирэхээр юм байна. Зүгээр санаа болгож хэлж байгаа шүү. Одоо мэдээж бид нар чинь ингээд Бээжин рүү ч юм уу ингээд нэлээх аялахыг хүсдэг тийм. Аялж байгаа хүмүүс их олон байдаг тийм. Тэгэхээр аялж байхдаа ингээд маш ойрхон ингээд Тэнжин дээр ирээд тэгээ яг Тэнжин дээр байх энэ маш гоё юм үзэсгэлэнтэй номын санд та бүхэн мань зочлоод үзээрэй. Тэгээд метр квадратыг үзэх юм бол 33700 метр квадрат. Гэхдээ энэ маш их ингээд давхар болгон дээр их тойл байгаа зөө. Тэгээ энэ тойлны тусламжтайгаар баг энэ одоо юу гэдгийг доторх хэмжээ баг 2-3 дахин хэмжээний том юм шиг тэр мэдрэмжийг бол өгнө. Хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ ханаар гэхэд ганцхан ширхэг ном тавьсан байгаа хгүй. Хэрвээ энэ бүх хэсгүүд дээр ингээд боломжит энэ тавирууд дээр ингээд ашиглаад үзвэл нийтдээ 1.2 сая ном ерөнхийдөө байршуулах юм боломжтой юм байна. За сонирхолтой. Нэг сонирхолтой номын сантаа танилцлаа. Тэгээ та бүхэндээс таалагдсан гэдэгт бол итгэлтэй. За битээр ингээд Тэнжинийхаа өрөөг хүлээлгэж өглөө. За сайхан л аяллаа л тий. Тэнжин дээр бол За Бээжинд ирээд хамгийн их очиж үзхийг ер нь хүсчихсэн газар бол яалч ч вэ. Энэ юу гэх юм бол National Tennis Center байгаа. Тэгээд энэ дотор болохоор China Open за тэгээд мөн дээрээс нь одоо юу гэдэг Олимпийн тийм одоо Олимп болж байгаа үед бол теннисийн тэмцээнд нь бол ерөнхийдөө энэчээ болдгоо гэсэн. Тэгээд энд болохоор маш том юм комплекс юм байна. Тэгээд даанч одоо энэ чинь 6 цаг 40 минут ерөнхийдөө гадаа нэлээд сэрүүцсэн учраас гадаа талбайд ерөнхийдөө хаагдсан. Тэгээд дотор талбай дээр нь болохоор ингээд энэ академи байдаг учраас нөгөө академи одоо бэлтгэл сургуультай ерөнхийдөө хийж байгаа. Мөн дээрээс нь мэдээж түрээсийн үйлчлэлийн удаас байгаа. Тийм учраас орж харахын чадсангүй. Тэгээ гадаа талбайг нас харуулъя гэсэн чинь бүгдийг ерөнхийдөө хаацсан байна. Орой бас нэлээд сэрүүхэн байгаа учраас энэ 11 сар болчлоо шүү дээ. За тэгээд ерөнхийдөө ханаар маш олон ингээд бидний сайн мэдэх хүмүүс байгаа. Одоо ингээд 12 он байна. 12 онд хамгийн анх ингээд Новак Джоковичийн ингээд зураг ерөнхийдөө ингээд гарсан байх жишээ нь тий. Миний хувьд болохоор би өнөөдөр энэ чинь ирсэн шалтгаан юу гэх юм бол яг эргээд ингээд бүгдээ хамтдаа ингээд хараад үзэх юм бол энд Wilson, за Yonex, Prince байх шиг байна. Их олон зүйл аммаар санагдлаа. Гэхдээ яг өөрийнхөө хэрэгцээнд таарсан зүйлүүд бол ямар ч их нээлж авчлаа. Тэгээд уул нь бол зүгээр уул нь өөрийнхөө ракетийнхаа уцыг татуулах гэж ирсэн байхгүй. Уцаач татууллаа, өөр ч олон гой гой зүйлүүд авлаа. За тэгээд тэр хамгийн цаашгаа бол 24, 25 оны бусад ингээд ялалт байгуулсан
Single одоо ганцаарсан төрлийн аваргууд бол тэнд харагдаж байна. Яг энэ хүртэл бол ингээд нэг 24 он хүртэл ирэхэд харагдаж байгаа юм. Үнэхээр гоё юм аа. Маш том бүтээн байгуулалт. За яг Бээжингийн төвд засгийн газрынх нь ордных нь яг урд. Тэгээ ордных нь яг ард хэсэг дээр нөгөө яг 20-тай авто, уул нь 20-тай авто авах гэж явсан юм. Битээр ингээд юутай нөгөө дугуйтай ингээд явж байна. Тэгээд дугуйтай хэр удаа явсан гэж чинь. За энэ чи харъя. 73 минут 10 км явцсан байж. Оо, нэг мэдсэн. Тэгээ ерөөс ядрахгүй юм сонио. Наавч удаа бүр Бээж ирэхээ гэдэг болсон шүү дээ. Тэсээ хажууд Шанхай төрөө явж байна. Энэ нэр үнэхээр амар юм байна уу тэг чи? Одоо дасгал хийгэр гоё юм байна. Тэ? Тэр чи ингээл зүгээр ерөөсөө дасгал хийгээл. Тэгээ зориултын нөгөө зам талбайг сайн гаргаад өгсөн болохоор амар. Тэгээд дугуун ч өөрөө гоё өнгөрөөд өгөх юм тий. Амар. За ихний хоол гэсэн. Энэ өгшөө ямар хоол юм? Дүүфүү юм шиг байна тий. Энэ өгшөө цагаан бол шарсан дүүфүү. Шарсан дүүфүү. Гэрээ аргаар шарсан дүүфүү. Ер нь цагаан хоол юм тий. Энэ цагаан. Энэ болохоор ойлгож байгаа ногоонууд хөдөлмөрсөн байна. Юуны дээр монголчууд өөрсдөө уртаа нэг тавтай хоолой идэх цэвэрхэн гэж үзээд байна. Яг хятад үндэслэн ч гэсэн өөрсдөө яг хоолой идэх. Одоо энэ хоолойг хоёулаа хийж гин гэж бодлоо. За. Би өөрийнхөө уртаа хийсэн. Чи өөрийнхөө уртаа хийсэн. Ийм маягтай бас хийдэг. Тэгвэл би чиний талаас ингэж байгаа. Тийм байна. Тэр яг Монголын нөгөө урд тавтай хоолой идэх шиг яг тэр соёл болсон ч байгаа. Одоо ингэж шээр хаал байгаадсан. Яг урдлынхаа яг авж байгаа хэсгээс. Яг өөрийнхөө урд хэсэг, өөрийнхөө хэсэг. Ерөнхийдөө өөр хүний урд хэсгээр хоолоо савтай гэж өөрсдөө дургуй байдаг. Хамгийн энгийн соёл нь. Тэгээ нөгөө төр энэ хятад соёлтой болохоор хүн хүнийг хоолнд дайлахдаа ерөөсөө нэг 5 хоолой байлаа гэж бодоход нэг нь заавал загсан. Тухайн орон нутгийн эсвэл өөрийнхөө гоё гэж үздэг загснаасаа дайлах. Тэгээд ер нь хүн хоол захиалгаад хүний урилганд очино гэсэн үг шүү дээ. Тийм урилганд очисон байхад ерөнхийдөө хоолыг бол идэхдээ шууд идэхгүй. Эсвэл манай монголчууд байдаг шүү дээ. Хятад хоолнд ороод хоолнууд юм шүү будаа мантуу гэж захиалдаг. Тэгэхээр нөгөө нэг өрсөн зочин болгоор эхлээ хоолнуудаа хамтлуулан дайрна гэсэн. Тэр нутгийн онцлогтой эсвэл хоолнууд байгаа. Тэндээсээ хамсуулчаад ерөнхийдөө хоолны дунд ороод ирэнгүүт хоолнд дайлж байгаа нь өөрөө хэлдэг. За будаа авах мантуу авах. Тэр үед нь будаа мантуу захиална. Тэгвэл хамгийн одоо нэгсэн соёл мэдэг нэг юмдээ идэх аюу гоё соёл. Зүгээр хэлгээд байгаа санаанууд ерөнхийдөө орж ирээд хүний хоолн дээр хурж ирээд би мантуу удаа авъя гэж өрлөөлж бас болохгүй гэсэн. Тийм байна. Хэрвээ дайлуулж байгаа тохиолдол гэсэн үг шүү дээ ер нь тий. Өөрөө дайлж бол өөрөөс нь асууна гэсэн. Хоолнуудаа эхлээд идээд бүх хоолыг авсны дараа за будаа авах мантуу. Тэгээ сондгоо тоо байх хэрэгтэй юу гэн хэлэлцээгээд идэг тийм. Сондгоо тоо хүнийг дайлахтаа нэгсэндээ 3 төрлийн хоол. Эсвэл дараагийнх нь хүнийхээ тооноос хамаарна 5 хоол. Нөгөө 5 хоолныхаа нэг нь бас нөгөө загсан юм. 4 хоол бол хүнийг дайлахын дээр байхгүй. 4-ийн дооч өөрөө хэмтээр бол гэсэн тоо. Жоо бэлгшээлгүй гэж авч үзсэн юм байна. Тэгэхээр 5-ын доор авч. Тэгээ 4-ийг захиалч байж яснаа. Нэг загас нэмээд захиалгаад 5 болно. Тэгээ хүндэтгэлэн нь. Ингээд хүндэтгэл яг тийм. Гэхдээ өшөө хоёул ингээл яриад явж байхад ер нь хэлжсэн чи
Ер нь нэг 2 цаг үе дээр хятадыг ер нь зориод хэрэггүй гэх тий. Хамгийн ачаалттай. Цагаан сар нөгөөх нь Цагаан сарын өмнө хойно гэсэн. тэгээ намрын бас ургацын үеэр Намрын нөгөө ургацын баяр 10 сарын 1-ний баяр. Энд бас ачаал. Ягаад цагаан сарын өмнө болохгүй нь гол нь монголчуудын хувьд харьцангуй мэдгүй газар ирж байгаа болохоор нөгөө бэлэг цагаалгын хувьд олдгоо байж байна. Хүн болгон гэр орнолгоо цагаан сарын ирэхгүй юм чинь. Тэгэхээр монгол хүний хувьд бол бас жоохон тохиромжгүй. Яг одоо бол юм өгсөн зарим хүмүүс өдөр хоногоо тооцоолоод наан билет идрээч гэдэг. Тэгтээ зарим юм чинь план өөрчлөгдсөн шүү дээ. Төрөөгийн ер нь хамгийн дуртай хятад хоол нь юу вэ? Шууд хятад нэр маладофу. Тэр дүүхэн жоохон тийм халуун амттай. Зарим хүмүүс монголчууд идэж чаддгүй. Жоохон халуун ногоотой. Тэгээ надад бол хамгийн гол. Гоё. За битээр сая ингээд онгоцны буудлын руугаа явж байхдаа энэ машины дугааруудын талаар гоё мэдээллүүдийн энэ таксины жолоочоос асуулаа л да. Ер нь дугаар нь өөрөө нэлээ өндөр үнэтэй байдаг юм шиг байна те. Тэгэнгүүтээ одоо шинэ энэ нөхрийн дугаар бол нэг монгол мөнгөөр нэг 75 сая төгрөг те. Тэгээ одоо нэг ойролж байгаа нэг 100 сая төгрөг гэж байгаа байхгүй. Чүү яг машинтайгаа ойролж байгаа үнэтэй сүнслээ. За энэ талаар гэсэн гоё мэдээлэл байгаа. Бээжингийн машины дугаар одоо үнэлгээний хувьд бол энэ таксины жолооч хэлж ин л байна л да. Хамгийн доод үнэлгээ нь бол ойролцоогоор нэг 75 сая төгрөгтэй байгаа. Тэгээ дээд үнэлгээ нь болохоор 500 саяас дээшгээ. Тэгэхээр бас энэ машины дугаарын хувьд бол айгүй үнэтэй болж ийн гэсэн үг л дээ. Тэгээ дээр нь болохоор машины дугаар тухайн иргэнийхээ жишээ нь иргэний өмнөх ч юм уу үйл хөдлөх явдаг шиг нэрэн дээр нь явдаг гэнэ. Тэр нэрэн дээр нь явж байгаад эхлээд дугаартаа байж байгаад машин аваад тэр дугаараа тавина. Дугааргүй нөхөр бол хэдэн төгрөгийн машин ч авсан дугаар болтохгүй бол машин унж чадахгүй маань л тань байж байна. Тэгээ бас ингэж байгаа суглаанд бас оролцдог гэж байна тий. Тэгээ суглаанд оролцсон. Одоо орон нутгийн иргэд ч юм уу за өөрсдөө ч бас байна л та. Дугааргүй хүмүүс нь Америкийн грин картнаас суглаа жил нэг болдог шиг яг тийм суглаанд ордог. Би бүр дотныхоо танилаас сонсч ирсэн өвөр монгол хүн ч 10 жил болж байгаад нэг суглаанд очиод Бээжингийн машины дугаартай боллоо гэд амар баярлж исэн тийм зүйлсүүд их байдаг л та. Дугаараа гэсэн чи асуудал шилжүүлж болдгоо одоо шинэ ингээд үр хөвгттэй ч юм уу хамаатан садантай ч юм уу тий. 你那个这个车牌吧，你老了以后不能开了，就是把他那个过户到孩子的名下什么的，这样可以吗？不可以，夫妻之间可以过户。夫妻之间，对，你给媳妇儿，可以送给他是吧？对，不能给孩子什么的。可以，就是走正常的，就是这意思。就这个。ер нь ийм байдаг гин. Эхнэр нөхөр хоёрын хооронд дугаараа шилжүүлэг хийх тийм дүрмтэй байдаг. Чөлөөтэй. Эхнэр нөхөр хоёрт. Хүүхдтэй жишээ нь бол өвлүүлж өгөх боломжгүй байдаг гин. Өвлөгдөн гэсэн үг. Энэ чинь баг үйл хөдлөх шиг явж байгаа гэсэн үг шүү дээ. Үйл хөдлөх шүү. Тэгтээ нөгөө талаас айгүй сонин талаас харвал байх хугацаанд өвлүүлэх боломжгүй гэсэн үг. Юугаар сурж байгаа юм? Тэ? За Даашингийн нисэх буудал дээр ирлээ. За ерөнхийдөө аялал маань энэ хүрээд өндөрлөж байна. Аялаа гоё тийм цоглог өндөрлүүлээ шүү. Түрүү ингээл яг сая такси суугаал ингээл явж исэн чинь жоохон тийм ядарсан өнгө эсвэрхийдээ гарч эхэлж байна. Тэгэл ер нь аялын төсөл гэртээ харьлаа гэдэг тэр мессеж ингээл тархилуу очиод бол ерөөсөө ядраал эхэлдэг шүү дээ. Тэгээ гэртээ гоё харьлаа. Энэ удаагийн аялал бол бүр ингээд маш гоё тийм сонирхолтой. Тэгээ надад бол үнэхээр тийм том туршлага болсон юм гоё аялал
болж өндөрлөө. Тэгээд Даашингийн яг энэ олон улсын нисэх бодол дээр болохоор буухтаа болохоор нэлээд орой бус учраас доторх орчны нэрхэд үүсэх боломжгүй байсан бол одоо та бүхэндээ харуулъя. Үнэхээр гоё байгааз. Үнэхээр гоё интерьертэй юм байна. Ярилтгүй. За нэг тийм доторх. Хоёр тэгвэл би сая туршлага гэдээ хэллээ тий. Маш гоё тийм туршлага боллоо. Би бүр ямар ч юм гейм авахгүй байх гэсэн тийм сэтгэл зүйтэй ерөнхийдөө орог ирсэн гэж бодлоо. Яа, ямар хэцүү дээ гээд. Гейм аавна гэдэг бол өөрөө ер нь жоохон их хэцүү шүү гээд. Одоо яг энэ тэмцээн уралдаанд дэр нь орж исэн хүмүүс маань бас надад хэлж ирсэн. Тэгээд тийм сэтгэл зүйтэй байсан болооч тэр нөгөөдхийгээ ингээд давуулан биелүүлээд тэгээд гейм бас чангааж авлаа. Тэгээд ирэхээр мэдээж юм нэг тодорхой хэмжээний юм урам зориг шууд аваад эхэлт юм байлээ. Ингээд хүний нэг юм дотор нэг юм багтдаг штэ. Би ер нь бас боломжтой юм биш үү гэдэг тийм мэдрэмжийг ерөөхдөө авлаа. Тэгэхээр маш сайн ахаад бэлдээд хичээж агаад бэлтгэл сургуультаа сайн хийж агаад дахиад ирэх болно. Хариугаа авна гэдэг шиг тий. Дараагийн удаа бол бас нэлээд хожил аваад бүр медалийн тавцсан дээр гарахыг ерөнхийдөө ер нь би та бүхэндээ хэлж ирсэн шүү дээ. Ямар ч хүн ерөөсөө хожигдохыг хүсдэггүй тий. Ямар ч тэмцээнд орж явах та. Тэгэхээр миний хувьд бол дараагийн удаа бол маш сайн бэлжиж агаад тэгээд энэ тэмцээн уралдаанд амжилттай дараагийн удаа оролцсон гэсэн тийм төлөвлөгөө ингээд буцаж байна. Тэгээд надад яг энэ хятад улсын соёл болон маш сайн надад ингэж одоо мэдээллийг хангаж өгсөн түрүүер найзтай бүр маш их баярлалаа. За мөн дээрээс нь бас дэмжиж ажилласан Фила Монголигийнхаа хамт олон бас чин сэтгэлээсээ талархал төвшүүлье. За тэгэл гэрийнхэн клубын багш тасгалжуулагч за тэгэл манай ангийнхан байна. Тэгэл клубийнхан байна. Ер нь тэн сонирхдаг их олон хүмүүс наваа ингээд гоё дэмжсэн. Маш гоё тийм сэтгэлийн бас дэмийг бас өгсөн. Тэгээ бүх хүмүүс л ерөөсөө яг энэ тэмцээнд явж байгаа бүгдээрээ л надад амжилт хүсээл тэр мэдрэмж бол үнэхээр юугаар салшгүй маш гоё мэдрэмж шүү. Маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээ энэ удаагийн аялал маань ерөөхдөө энэ төрөнд өндөрлөж байна. Тэгээд YouTube ерөөхдөө ажиллуулаад эхэлсэн байгаа учраас та бүхэн маань миний YouTube дээр бас subscribe дараасаа гэж хүсэж байна. Нэгт хоёрт гэх юм бол гоё сонирхолтой юм влогуудыг өөрийнхөө бас ингээл тэмцээн уралдаан тэгэл өөр аялал байд юм уу те өөр бусад ингээд зүйлсээр ингээд гоё влогуудыг бас хийх болно. Шинэхэн влогер учраас намайг ойлгоорой. Жохон туршлага дутчихж магадгүй. Гэхдээ улам сайжраад хичээх болно. Тэгээ энэ үржил ингээ хамт байсан та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.